За өнөөдөр Азийн хөгжлийн банк мөн сангийн амны 100 жилийн хойд зориулсан хамтарсан нэлээд өргөн хүрээтэй том хурал зохион байгуулж байгаа учраас бүлгийн хурлаа бид бүхэн үдээс хойш хуралдуулсан байгаа. Тэгээ өнөөдөр бид нар хэлцэх асуудал бол үндсэндээ 3 асуудал хэлсэн. За эхний асуудал нь бол зээлийн Батлан даалтын сангийн тухай хууль за үүнтэй холбогдуулаад засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлсэн байгаа. Та бүхэн мэдж байгаа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор жижиг дунд үйлдвэр эрхлэгчид банкнаас зээл авахд баталгаа шаарддаг, үндсэн хөрөнгийн барьцаа шаарддаг. Тийм учраас бас улс орон хөгжлийнхөө бас дараагийн шатнд гарч байгаа энэ цаг үед жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих үүднээс санхүүгийн болон банкны бусад арга зам механизмуудыг хэрэглэх юм одоо шаардлага тулгарч байгаа. Тийм учраас энэ зээлийн Батлан даалтын санг тусдын хуулиар зохион байгуул шинээр байгуулъя. Одоо явж байгаа иргэний хууль холбогдох банкны бусад хуулиудтай ингэж өөрчлөлтөө оруулж энэ асуудлаа шийдье гэдэг үндсэн дээр энэ хуулийн хэлцэсгийг шийдээд бүлэг бол зарчмын хувьд дэмжиж байна гэдэг энэ байр суурьгаа бол гаргасан байгаа. За дараагийн 2 3 дугаар асуудал нь бол хоорондоо холбоотой асуудал. Их хурлын Батсуур нарын 8 гишүүн мөн одоо 2 нарын 4 гишүүн өргөн барьсан. Энэ бол 5 толгой нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай улсын хурлын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах хуулийн төсөл байгаа. Та бүхэн санаж байгаа бид бүхэн хаврынхаа чуулганаар 5 толгойг өөрчлөх хуулийн төсөл дээр 10%-ийг Монгол улсын иргэдэд за мөн 10%-ийг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд хуваарлахаар бол заасан байгаа. За 30%-ийг нь олон улсын хөрөнгийн бирж дээр одоо хөрөнгө усах замаар энэ зарж борлуулах хувьцааг. За энэ асуудлын хүрээнд үндэсний аж ахуйн нэгжүүд хуваарлсан 10%-ийг Монгол улсын иргэдтэй нэмж одоо 10% дээр нь олгоё гэдэг ийм хуулийн их хурлын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд санаачилсан байгаа. За энэ асуудлыг бүлэг хэлцээ зарчмын хувьд бас хэлцэх нь зүйтэй гэдэг дээр бол бүлэг бол санал нэгцсэн. За өнөөдрийн хэлцээ асуудлын хувьд бол юм байна. Нэмж асуух асуулт байвал одоо сонсъё. Нэг зүйлийг бол хэлхийг хүсэж байна. Өнгөрсөн 7 хоногийн бүлгийн ардчсан намын бүлгийн хуралдаанаар бид бүхэн сонгуулийн тогтолцоо маань өөрөө сонгуулийн яг цэвэр холимог тогтолцоонд суурилж явах уу эсвэл параллел тогтолцоогоор явах уу гэдэг энэ асуудлаас бид нар нэлээд сайн ярилцсан. Тийм учраас бүлэг өөрөө сонгуулийн яг сонгодог холимог тогтолцоо руу бол орж явах нь зүйтэй гэдэг ийм зарчмынхаа байр суурийг гаргасан байгаа. За дараагийн нэг асуудал нь болохоор зэрэг тойргуудын хувьд одоо нэмэлт тойрог хуваарлагдах хэрэг нөхцөл байдал үүсэх юм бол хүн амын тоо нутаг дэвсгэрийнхаа энэ байршлыг одоо зарчмыг үндэслэж хуваарлтыг хийя гэдэг ийм санал гаргасан байгаа. Тэгээ эдгээр саналуудыг бол ажлын хэсгээр бол бас нэлээд ярьсан. Тэгээ өнөөдөр яг энэ асуудлуудаар Монгол Ардын намын бүлэг хуралдаж байгаа. Тийм учраас өнөөдрийн хувьд бол ардчсан намын бүлэг, Монгол Ардын намын бүлэг дээр Монгол Ардын намын бүлгээс ажлын хэсэгт орж ажиллаж байгаа гишүүд бүлэг дээрээ байр суурь танилцуулсан тэр үр дүнг харгалзаад маргааш юм уу нөгөөдөр бүлэг ээлжид бус хуралдаанаа байнгын хороонтын хуралдааны завсраар хийнэ. Энэ хуралдаан дээр ардчсан намын бүлэг эргээд Монгол Ардын намын бүлгийн одоо илэрхийлсэн байр суурийг авч хилцээд бид бүхэн цаашаа ямар замаар явах вэ гэдгээ ярилцсан гэдэг ийм хуурилт байгаа учраас ийм ажлын төлөвлөгөө байгаа учраас өнөөдөр бол бүлэг сонгуулийн хуулийг хилцгээ бол түр хойшлуулсан байгаа. Тийм учраас маргааш нөгөөдрөөс нөгөө бүлгийн явцыг харж бид нэр дахиж хуралдах ийм шаардлага бол гарч байгаа гэдгийг хүсэж байна. Өөрөөс 5 толгой Эрдэнэс 5 толгой компанийн хувьцаанаас иргэдэд нэмж 10%-ийг олох гол агуулга үзэл баримтлалаа ирнэ гишүүд ямар хүрээнд илүү тодорхойл тайлбарлаж байгаа. Иргэд цаашдаа аж ахуйн нэгжүүдэд бол ямар нэг хэлбэрээр оролцоог нь хангах гэдэг юм уу хувьцаа эзэмшүүлэхгүй бай гэсэн үг үү? За энэ дээр бол хууль санаачлагчид бол тогтоолын төсөл санаачлагчид бол байр суурь бол бас нэлээд одоо дэлгэрэнгүй тайлбарлалаа. За би бол ганц хоёр бол үнэхээр одоо голлож тайлбарсан тэр зүйлээс нь та бүхэнд хэлхийг хүсэж байна. За юуны өмнө бол Монгол улсад өнөөдөр бүртгэлтэй аж ахуйн нэгж нэг 53,000 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байна гэсэн ийм үндслийг бол тогтоолын төсөл санаачлагчид ярьж байна. За эдгээрээс бол X баланс гаргадаг зөвхөн бүртгүүлсэн төдий нэр төдий энэ компаниудыг нь хасаж тооцож бодож үзэхээр за яг доктортой үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлж байгаа нэг 23,000 орчим аж ахуйн нэгж байна. Энэ 23,000 аж ахуйн нэгж нь өөрөө нэг 2,700 орчим иргэдээр үндсэндээ бол харьяалагдж байна. Тэгэхээр зэрэг 2,700 иргэдийн эрх ашиг бодох уу 2,700,000
нийт Монгол улсынхаа иргэдийн ашгийг бодох уу гэдэг ийм үндслийг бол тогтоолын төсөл санаачлагч ярьж байна. За дараагийн нэг үндсэл нь бол үндэсний аж ахуйн нэгж гэдэг энэ тодорхойлолт бол өнөөдөр ямар ч хуулийн дээр байхгүй. Тэгээ яг энэ үндэсний гэдэг энэ утгыг хангаж байгаа аж ахуйн нэгжээ тогтооно гэдэг бол өөрөө бас зовлонтой асуудлаа гэдэг ийм үндсэл ярьж байна. За 3 дахь хэсэг үндсэл нь бол түрүү яг Алтан гэрлийн асуусан тэр үндслэл аж ахуйн нэгжээгээ ингэж 2700 хүнийг зүгээр хувьцаа маягаар ингэж дэмжихийн оронд харин энэ 5 толгой, оюу толгой ингээд том бүтээн байгуулалтуудыг тойрсон энэ их олон одоо бизнесийн төслүүдийг аж ахуйн болон бүтээн байгуулалтын том ажлуудыг ёстой харин жинхэнэ дээр үндэсний аж ахуйн нэгжүүдээр хийлгүүлэх арга замаар энэ компаниудыгаа хөл дээр нь босгох энэ ажлыгаа хийвэл илүү зөв зохицуулалт болно гэсэн иймэрхүү үндслүүдийг ярьж байна. Тэгээд мэдээж энэ үндслүүд байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нэлээд хэлцэгтэй явах болов гэж ингэж бодож байна. За баярлалаа. Та бүхэнд өгөх мэдээлэл ийм байна.